Тэгэхээр аниме нэгэн сайхан нартаа өглөө гэрээсээ хичээлдээ явахаар гарч буй манай анимны гол дүр болох Гитоно хэмээх хүүгийн дур зураглаар эхлэх ба түүнийг гэрээсээ гарч иртэл гэрийнх нь үүдэнд сүү өргөж өгөхөр ирсэн хүү харангуутаа тэр дороо айгаа шууд зүгтаагаад явчихдаг. Тэрч бүхэл эдний гэрээ үүдэнд байсан муур шонгийн модон дээр сууж байсан шуунууд хүртэл Гитоног харамгацаа бүгдээрээ айгаад зүгтаагаад явцгаачдаг. Учир нь манай Гитоно хитрхи хүүтэн царайтай аимшигтай харцтай болоод төрчихсөн болохоор тэр Уг нь Гитоно энэ өдөр шинээр сургуульд орохоор шилжиж ирж байгаа ба шинэ сургуультай очмогцоо маш олон найзтай болно хэмээн баярлаж тухайн сургуулийн захирал болон ангийг нь удирдах авсан багш хоёр нь өмнөх сургуулиас нь шилжиж ирж буй хувийн хэрэгүүдтэй танилцаад манай Гитоног үнэхээр авьяастай, онц сурлагатай гоц хүүхэд ирж байгаа юм байна гэж баярлалаа. Уулзах мөчөө тесэн ядан хүлээд сутал гаднаас Гитоно маань орж ирснээр сургуулийн захирал болон ангийг нь удирдах авсан багш хоёр нь айд сандраад цагдаа дуудаарай гэж орилдоод бараг л Гитоног маань тэр дороо сургуулиасаа хөөхөө алддаг. Хэдийн аимшигтай байгаа ч нэгэн сургуульд нь шилжиж ирсэн сурагч гэдгийг мэдснийхээ дараа Гитоног маань ангид нь оруулж өгтөл ангийнх нь хүүхдүүд Гитоногийн царайг хараад эрэмгэлтгүй айн сандралдаж сургуулийн атмаанууд хүртэл хоорондоо "Өш, манай сургуульд нэг айхтар нөхөр шинээр шилжиж ирсэн гэснэ. Очиж хандыг нь хаагдаръя" гэж ярилцаад Гитоног маань зодохоор ангийнх нь үүдэнд очиж дуудаад яг царайг нь харамгцаа сургуулийн атмаан Куродо гэх булайхуу айд сандраад гацж төвдрээд "Уяна, би андуурчихжээ" гэж хэлэнгүүтээ зүгтаагаад явчихдаг. 黒田さん、このクラスですよ。こいつが転入生ですよ。黒田さん。 Ингээд нэг ч гарч зөрүүлэлгүй ялагдсан сургуулийн атман Курада хоёр туслагтайгаа хамт сургуулийнхаа арын буланд тамхилд сунгаа. Төрөний сурагч яавч ингийн хүүхэд биш. Тэр нүдийг нь тоор харсан уу? Яавч ингийн хүний нүд биш байсан гэж хэлэнгээ гар хөлн жичрээд тамхиа арай гэж татаж байтал нэг туслах нь "Төвөл тэр сурагч бид нарыг зодох гээд араас хүрээд ирвэл та яах вэ?" хэмээн асуудал Курада генетикэн өөрийнхөө байр суурийг хэр өндөр билээ гэдгийг сансан бололтой. За зүгээр дээ манай хоёроо. Хэрвээ тэр сурагч бидний араас ирэх юм бол би өстө чихнээсээ бодоолгоно заа юу гэж хэлээд ууж дуусгасан ундааныхаа лаазыг өшгөлтөл манай Гитоно сургуулийнхаа хүүхдүүд болон багш нарт өөрийгөө муу хүүхэд биш гэдгийг батлахын тулд сургуулийнхаа эргэн тойрны хогийг түүж яваад өнөөх хөшгөлсөн лаазыг нь харамгацаа уудтай хог руугаа нийлүү чихээр дөхөж ирээд сургуулийнх нь хашааг наалж унсан нэлээд том модыг өргөж аваад хогийн цэг рүү явах гэж байгаад тэрсэн модоо даалгүй өөрийг нь зодно гэж яриа сууж байсан сургуулийнхаа атмаануудын сууж буй булангийн хэсэг рүү дайвалзан алхтал Курада болон түүний хоёр туслах өөрсдийг нь алхаар араас нь мөшгөөд амар том мод бариад ирсэн байна гэж бодоод орилж шарлаад аймгуун зүгтаадаг. 黒田さん。重さで足が前へ。おつだ。命だけはご勘弁を。命だけはご勘弁を。悪魔がわしの学校にやってきよった。 Ингээд маргааш нь буюу Гитоногийн шинэ сургуультаа шилжиж ирсэн 2 дахь өдөр нь болж хичээлийн цагаар багш нь хүртэл чанга дуу гаргахаас имэж манай Гитоногийн царайнаас нь айж сандрангаа хичээлээ зааж нөгөө талд эдний сургуулийн бас нэг атман саяхан математикийн багшийг зодож сургуулаасаа хөөгдөх шахсан Такахиса хэмээх нэртэй танхаа сурагч хичээлээсээ хоцорч ирээд сургуулийнхаа хулгайнуудын сууж тамхилдаг хэсэгт ирэнгүүтээ Курада болон түүний хоёр туслагтай таарад бараг л үгийн зөрүүгээ гурвуулан тань зэрэг зодтолж зодонгуудаа одооноос би сургуулийнхаа атман болсон шүү заа юу гэж хэлтэл Курада Такахисаг "Чи биднийг дийллээ гэд манай сургуулийн атман болчихгүй. Өчигдөр шинээр шилжиж ирсэн Гитоно гэдэг нэртэй сурагч манай сургуулийн шинэ атман болсон гэж хэлэнгүүтээ ухаан алдаад унчихдаг. Үүний дараа Такахиса харнаа гэд анги руугаа орж иртэл тэр анги нь манай Гитоногийн шилжиж ирсэн анги нь байдаг. Тэгээд Гитоно Такахисаг ангидаа орж ирэх үед нь ангиасаа түр гараад нойлын өрөөнд орж гараа угааж байсан байх ба. Такахиса анги руугаа орж ирмэгцээ манай Гитоногийн суудал дээр очиж суутал нэг охин сурагч Такахиса "Чи наанаас сууж хэрхэвч болохгүй. Наа судалч манай сургуулийн атман Гитоногийн суудал" гэж хэлдэг. Тэгсэн чинь Такахиса Курадаг зодсныхоо дараа манай сургуулийн атман бол
Китано гэж хийснийг санаад улам зөрүүлээ сургуулийнхаа шинэ атмантай сөргөөцөл төхөр суудал дээр нь буруу хараа сууж байтал манай Китано гаднаас анги руугаа орж ирээд суудал дээр нь суусан Такахисаг хармагцаа эвтэйхэн очиж танилцгаар төгтөв. Уг нь хөөрхийн амтан дотроо миний суудал дээр суусан хүүхэдтэй аль болох ийддэг сайхнаар харьцаж байгаад найз болно гэж бодоод хичээл зүтгэл гаргаад хамаг сайхнаараа хичээдэгч бодсноос нь шал өөр зүйл болдог. どうしよう。なんて言えばいいんだ。 Ингээд Такахиса Китаног хармагцаад тэр дороо айгаад ангиасаа гарч явсны дараа Китано зүгээр л сууж байсан хүүхэдтэй муухай харьцаад ангиасаа хөөгөөд гаргачихлаа гэж бодоод уучлалт гуйхаар араас нь гүйн гартал ангийнхны хүүхдүүд Китано Такахисаг алах гээд араас нь гарчихлаа хэмээн орилолдож нөгөө талд анхны харц тулгарх үедээ ялагдсан Такахиса сургуулийнхаа буланд хашаа мөргөж тухай шалбалж цус гаргаад өөрийнхөө сул дороо байгаадаа бачуурж анхудаа үг хэллгүй ялагдсандаа шаналж өөрийгөө хараан зүхэж байтал араас нь манай Китано хурж ирээд уучлалт гуйх гэсэн чинь Такахиса өөрийг нь алах гээд араас нь хүрээд ирлээ гэж бодоод халааснасаа утга гарах эртэл Китано маань Такахисагийн хутаг болон духныхаа цусыг арчсан бугууг нь хараад Такахисаг амиа хорлох гээд судсаа ханчгсан байна гэж бодоод амийг нь аварч хутгийг нь булаахаар өөдөөс нь үхэж болохгүй шүү гэж орилоод гүйдэг. 近寄るな！刺すぞ！ナイフが怖くねえのか！よかった。かすり傷だけらしいや。そんなに死に急ぐもんじゃないよ。命は大切にしなきゃ。かなわねえ。その日、北野くんにクラスで初めての友人ができた。 За энэ хүрээд Angel Denki хэмээх анимны маань 1-р ангид төгсдөг. Хэрвээ энэ хүү бичлэг таалагдсан бол лайк болон сав дараарай. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.